урс цэцгийг сайжруулж байгаа тэр одоо 2 газар далан байна гэдэг. Энэ сайн туршлага одоо хаана вэ? Манай Монголд одоо яг энийг ингээд жишээ болгоод хэлчих урс цэцгийн сайжруулсан тийм төсөл юу бүтээн байгуулалт байна уу? Байна. Одоо манайд бол гэхдээ бага байна. Манайх бол олон жилийн дундаж хурд тундас бол 200-аас хангаан бүстэй 250 мм л ордог. Говьдоо бол дундаж нэг 50 мм байдаг. Ийм одоо хурд тундас багтай хуурай урамсгалтай орон. Гэтэл 2000 мм хурд тундас ордог, дунджаар ордог Солонгос улс гэхэд Солонгос улс бол үндсэндээ манай Дорнод аймгийн нутагтай дэвсгэртэй тэнцүү нутагтай газар шин. Тэгэхэд энэ Солонгос улс сүүлийн одоо 20 жилд 18 мянган одоо далан байгуулсан. Жижигхэн горих болгонд орон далан байгуулад тэр үтгийг л одоо Сеул хотын дундуур урсж байгаа хам мөрөн дөрөө бол каскадны одоо 17 чөлөөтэй далан байгаа. Олон далангууд байсан. Тусаа хоригдлуулж чадсан.